Байнгын хорон дээр энэ чухал асуудал хилцэхэд төвчээртэйгээр хурж ирж сууж агаад энэ асуудалд анхаарал хандуулад ингээд оролцоод идэвхтэй оролцож байгаа талархал илэрхийлж байна. За микрофон өгье. За хууль зүйн байнгын хорооны гишүүн биш учраас бас намайг төвчээртэй сууж агаад талархал дэвшүүлж байгаа шүү. Та бүхэн маань ойлгоорой. Цахим орчин дах өсвөр үеийн үеийнгийн дээрлэхэлт ялбарлан гадуурхалтын талаар мэдээллийг зөвхөн хууль зүйн бодлогын байнгын хороо бусад бүх байнгын хороогоор сонсох хэрэгцээ шаардлага бол байна. Үүнийг ч гэсэн даргын дээр идэх зөвлөл дээр бас хэлж өгөрөө гэж байнгын хорооны дарагт хүсэж байна. Энэ бол хууль гэхээс илүүтэй яг энэ мэдээллийг сонсох нь бол зүйтэй. Хуулийг бол орж ирэхэд нь тухайн үед нь мэдээж дэмжиж явна. Би өнгөрсөн жил Колумбийн засгийн газрын болон Нүүбийн хүүхдийн сангийн урилгаар Колумбод дэлхийн шийдвэр гаргагчдын яг энэ хүүхд хамгааллын талын бодлогын талаар олон улсын хуралд оролцсон. Тэнд бол яг л энэ дээрлэхэлтийн талаар, цахим дээрлэхэлтийн талаар ярьсан. Тэгээ хамгийн гол асуудал нь юу юм бэ гэхээр энэ цахим дээрлэхэлт нь өөрөө, цахим ялгуурлан гадуурхалт нь өөрөө хүүхдүүдийг амиа хорлоход хүргээд байна. Өөрөө өөрсдөө хамгаалж чадахгүй байгаа тэр субъектыг яаж хамгаалах вэ гэдгийг яриад байгаа байхгүй юу? Тэгэхээр манай Монгол улс ч гэсэн амиа хорлолтоороо за дэлхийд 3-т орж бүс нутагтаа тэргүүлдэг. Яагаад хүн ам цөөтөө мөртлөөсөө тэргүүлээд байна уу гэхээр тухайн хүн амын бүлэгт нь эзлэх индексээр тооцдог байхгүй. 2023 оны датаг авч үзэхэд жилд 502 хүн амиа хорлсон. Сард 40 хүн гэсэн үг. 5-аас 9 насны 1 хүүхэд, 10-аас 14 насны 11 хүүхэд, 15-аас 19 насны 35 хүүхэд амиа хорлсон. Сүүлийн 5 жилийн дата 19-аас 23 онд нийт 19 нас хүртэлх 253 хүүхэд амиа хорлсон байна. Яагаад гэдэг учир шалтгааныг бид нар мэдэхгүй шүү дээ. Бид нар зүгээр амиа хорлсон гэдэг л дата байна. Энэ дээр хэн ч ажиллахгүй байгаа. Энэ дээр ажиллах боломж байгаа юу? 509 хүн, сард 40 хүн амиа хорлож байхад учир шалтгааныг мэдэх, бүртгэх боломж байгаа юу? Хэн энийг хариуцах вэ? Үеийнгийн дээрлэхэлтийн улмаас амиа хорлсон бол яах вэ? Яг тухайн асуудалд хүргэсэн хүүхдэд ямар асуудал бид нар дэвшүүлж болох вэ? Зөвхөн цахимд орохыг хязгаарлаад үеийнгийн дээрлэхэлт болно гэсэн үг огтос биш шүү хэрэг мүү те. Тэгэхээр яг үүн дээр бид нар томчууд яалтчгүй хүүхдүүд томчуудын толь гэдэг энэ үгтэй бол би санал нийлж байна. Баяр сайхан даргын хэлж байгаа яг энэ ажилласан олон жил ажилласны үр дүн мөн. Яг энэ цахим дээрлэхэлттэй холбоотой ямар хариуцлага байдаг вэ ер нь? Яг өнөөдөр асуудал орцсон байгаа хүн хаана хандах вэ? Хүүхэд хэнд хандах вэ? Гүцэж ахоо микрофон. За энэ дээр Наранбаяр сайд хариулах уу. Тэгээд би юу цахим хөгжлийн яам хариулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээ мэдээж хэрэг цагдаагаас энэ хүн байж байгаа те. Яг энэ асуудалтай бол цагдаагийнхаа яг нүүр тулж байгаа. Тэгээд учир шалтгааныг бол мэдээж сонирхож судалсан байх хэрэгтэй. Ингээ 3 газар хариулахын зөв гэж бодож байна. Наранбаяр сайдын микрофоныг өгье. 8 дугаар микрофон. За үнэхээр бас энэ их сэтгэл зовоосон үнэхээр хүний их бас ихэн бодуулахад хүргэсэн юм тоо баримтыг эрхэм гишүүн Ариун Зайта дурдж байна. Үнэхээр өнөөдрийн нийгмийн бухимдал, өнөөдрийн энэ цахим орчин дахь дээрлэхэлт бол хүүхдийг маш их сэтгэл санааны гүнзгий юм хямралд оруулж улмаар амиа орлоход хүргэж байгаа тохиолдолж гарсан ийм тохиолдлуудыг би хэд хэдийг мэдэх юм байна. Тэгэхээр ер нь бол бид ингэж анхаарч харж байгаахгүй бол та бүхэн мэдж байгаа. Нэг бол Blue Whale гэдэг нэг айхтар ийм сайт юунууд яваад хүүхдүүд амиа орлсон тохиолдлуудаас гарч исэн нэлээд хэдэн жилийн өмнө. Ингэж энэ дээр анхаарах хэрэгтэй. Тэгэхээр энэ дээр нарийн тоо баримт юуны хувьд бол манай энэ хүүхэд хамгааллынхан гэр бүл хүүхэд хөдөлмөрийн хөдөлмөр нийгмийн хамгааллын яамныхан хариулах байхаа гэж бодож байна. Ер нь зүгээр энэ цахим дээрлэхэлт бол их урхагтай. Нэг сургуулийн орчинд 2 хүүхдийн хооронд асуудал үүс тэндээ явчихна. Гэтэл цахим дээрлэхэлт бол хүн болгон мэдчихдэг.
Тэгээ энэ их эвгүй юм учраас энэ асуудлыг бол шийдвэрлэхэд бас нэг талаараа бидний энэ яриад байгаа энэ зохицуулах тухай энэ хууль бас хувь нэмрээ оруулна гэж бодож гин. Гэхдээ таны яг хэлдэгчлэн энэ зөвхөн энийг шийдснээр асуудлыг бүрэн шийдвэрлэж байгаа ерөөсөө биш. Зөв соёлыг хэрхэн бүрдүүлэх вэ? Эцгийн оролцоо, тэр сургууль дээр байгаа нийгмийн ажилтан, сэтгэл зүйчийн, ялангуяа анги удирдсан багшийн оролцоонуудыг хэрхэн хангаж явах вэ гэдэг туйлын чухал. За хүүхэд хамгааллыг хариуцсан бас одоо ажилтнууд хороон дээр байгаа. Энэ хүмүүсийг ч гэсэн татан оруулах, ингээд эрсдэлтэй гэр бүл дээр хамгаалтын үйл ажиллагааг явуулах гэтэргээд энэ ажлууд бас нэлээд ажлууд хийгдэх юм байлээ. За энэ талаар тодруулж хариулна уу гэж урьж байна. За хэн хариулах юу? 9 дугаар микрофон. За гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын харьяа хүүхд гэр бүлийн хөгжлийн ерөнхий газар за улсын хэмжээнд 21 аймаг 9 дүүрэгт салбар нэгжүүдтэй улсын хэмжээнд 34 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллаж байгаа. За аливаа хүүхдийн амиа хорлсон хэрэгт цагдаагийн байгууллагаас дуудлага өгсөн тохиолдолд очдог. Хүүхдийн эрхийн улсын байцаагч очиж одоо кейсээр ажилладаг. За ихэвчлэн мөрдөн шалгах ажиллагааны нууц гэдэг үндслэлээр хүүхдийн эрхийн байцаагчийг ажилуулах тийм боломж ус хязгаарлагдмал байдаг. За харин сургуулийн орчинд за ялангуяа хүүхдийн амьдрах дотор байранд ийм одоо харамсалтай гарсан тохиолдолд хүүхдийн эрхийн улсын байцаагч очиж хамтран ажиллаж нөхцөл байдлын дүн шинжилгээг их асран хамгаалагчтай уулзж ярилцах за анхан шатны наацхийн дүгнэлтүүдийг хийх боломж байдаг. За түүнээс яг энэ гэмтэргийн шин чанартай үйлдэлт байсан уу аль эсвэл энэ ямар учир шалтгаантай гэдэг яг цагдаагийн байгууллага Гүцэж хариулах уу? 9 дугаар микрофон. За цагдаагийн байгууллагаас Бацэрэг дөргөлөө. За 2 дугаар микрофон өгье. Хоёр дугаар микрофон. Тэгнэг. Та бүхэн энэ өдрийн амрыг ирье. Мөрдөн байцаал салбаны хүүхдийн эсрэг хүүхдээс үйлдсэн гэмтрэг мөрдөн шалах хэлцэн дарга хурандаа мөнгөтэй байна. За цагдаагийн байгуулвал гэмтрийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авч шалгадаг. За хүүхд хамгааллын тухай хуулийн дээр бол үе тэнгийн дээрлэлтийн асуудлыг бол хэлбэрүүд нь тодорхой зааж өгсөн байдаг. За үе тэнгийн дээрлэлтийн улмаас одоо магадгүй насанд амь насаа хорлсон үндсэл тогтоогдох юм бол за холбогдох одоо насан дээр үгүй этгээд эрүүг хариуцлага татагдах субъектийн насанд хамаарсан эсхээс хамаарат эрүүг хариуцлагад одоо цааш нь үргэлжлүүлэн шалгах эсэх асуудлыг шийдвэрлэдэг. За цагдаагийн байгуулвал гэмтэр зөрчлийг шалгахдаа үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөлийг одоо тогтоож за энэс бас тодорхой урьдчилан сэргийлэх ажлуудыг бол бас зохион байгуулдаг. Тэгтээ Монгол дарга нэг ийм асууж явах шиг ба штэ. Би Ариун цай гишүүний юмнаас тодруулаад асуучих. Яг хэдэн хувь нь одоо ингээд сард 40 гэсэн баха те. Ингээд цахимтай хэдэн хувь нь яг холбоотой байна вэ? Ийм тоо баримт байна уу гэж асууж явах шиг ба штэ. Цагдаагаас баяр сайхан дарга та энийг хариулж болохгүй шүү дээ. Та тэрийг мэдэхгүй үсттэй. За окей. За харин тэгэхээр энэ чинь 2 дугаар микрофон хариулъя. За тийм тоо бол одоо яг тодорхой бол байхгүй. За Ариун цай гишүүн тодруулъя. Би тийм мэдээ байхгүй гэдгийг мэдж байгаа учраас байгаа юу гэж асууж байгаа. Энэ асуултаараа би юу хэлэх гээд байна вэ гэхээр бид нар учир шалтгаантай тэмцэх ёстой байхгүй юу? Яагаад сард 40 хүн амиа хорлоод байгаа юм бэ? Би зөвхөн хүүхэд яриаггүй. Яагаад жилдээ 500 хүн Монгол улсад амиа хорлоод байгаа юм бэ? Учир шалтгааныг бид нар мэдж чадах юм бол түүнийг арилгахын төлөө бид нар бодлого дэвшүүлж чаднаа. Цахим дээрлэлттэй холбоотой олон улсын тэр хурал дээр яаж ийнү гэхлээр
тухайн дөнгөж одоо хайр дурлал эхэлж байгаа ч юм уу, хүүхдүүдтэй харилцаад ингээд шалдан одоо зургаа харилцдаг ч юм уу те. Тэгээ ийм эмзэг зургийг чинь би дэлгэн шүү. Би энийг чинь одоо скриншотыг олон нийтэд тавина шүү гэж айлган сүрдүүлж мөнгө төгрөг нэгтдэг, дээрлэгдэг. Эсвэл зургийг аваад тавьдаг. Яаж хамгаалах вэ? Хамгаалагч. За энэ бол 2 дугаар микрофон хариулах баха. За таны хэлсэн саналуудыг ойлгож авлаа. Цаашдаа одоо энэ амиа хорлоход хүргэж байгаа шалтгаан нөхцөлийг бол одоо цаашгүй тогтоох нь бол зүй ёсны эргээ нэг одоо бас ойлголоо. За 1 минут. Ариун зай гишүүний микрофоныг өгье. За, дигээрээ угаасаа 1 минут тодруулаад хангалтгүй гэж үзвэл дахиад 1 минут тодруулж болно гэсэн дихтэй байгаа учраас үлдсэн 50 секундтэй зөвхөн нэг захиас хэлэх гэсэн юм аа. Яг энэ хүүхэд одоо энэ цахим дээрлэхтийн асуудал ер нь бол хүний хөгжлийн л асуудал. Баяр сайхан гишүүн бит хоёр бол өнгөрсөн одоо 4 жилийн хугацаанд яг энийг маш их олон ярьж илаа. Бит хоёрын байрал солигдсон болохоос биш сэдв нь бол хിവэрэл байгаад. Тэгэхээр энэ бол өөр хүний хөгжлийн асуудал юм аа. Энэ бол зөвхөн гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч юм уу, боловсролын яам ч юм уу, цагдаагийн газар ч юм уу асуудал огтос биш ээ. Тэгэхээр энэ дээр бол бүх нийтээр анхаарах ёстой. Хүнийг дээрлэхэж угаасаа болохгүй том хүнч бай, жоохон хүүхэд ч бай. Тэгэхээр хариуцлагын тодорхой болгох хэрэгтэй. Хуулиудаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Хүнээ хөгжүүлэх хэрэгтэй. Бүх байнгын хороодоор энэ асуудлуудаа ярьж яваарай. За гишүүд асуулт асууж дуслаад би нэг хэдэн